сонсоолаа. Энэ удаагийн хичээлээрээ бүгдээрээ өөрсдийнхөө цээж зургийг одоо засаж янзлан одоо цээж зургийн хэмжээнд оруулах болоод action command-ыг ашиглан хэрхэн автоматар өргөх талаар бүгдээрээ үзцгээе. За ингээд бүгдээрээ өөрсдийнхөө янзлах зураг оруулж ирье. За тэгэхээр энэ зургийг бэлдсэн байна. Тэгэхээр та нарын авахулсан зураг бол янз бүрийн хэмжээтэй, том жижиг хэмжээтэй гарсан байгаа. За тэгэхээр хамгийн түрүүнд бүгдээрээ цээж зураг үндсэн хэмжээндээ боёо 3 4 байл 4 5 ч юм уу хэмжээнд оруулах шаардлагатай. За тэгэхээр одоо бүгдээрээ цээж зургийн хэмжээнд оруулцгаая. За тэхийн тулд C үсгийг дарах буюу crop tool-ыг авна. За ингээд crop tool-ыг аваад дээр нь бид одоо бичих хэрэгтэй байгаа. За тэгэхээр энэ дээр бүгдээрээ 3 за 3 4 гэж бичгэнэ. За ингэснээр 3 4 мм гэж юм тийм ээ. За тэгэхээр танах дээр магадгүй мм биш. Одоо сантиметр эсвэл пиксел инч гэж гарч иж магадгүй. Тэгэхээр бид нэр энийг 3 4 см-ээр шийдвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ нэр маус 2-оор дараад сантиметрийг сонгож өгнө. Маус 2 см. За тэгэхээр 0.4 см 0.3 гэж байна. За тэгэхээр энийг бүгдээрээ одоо 3 4 гэж бичгийо. За ингээд пикселийг бол үндсэн өөрийнх нь нэгтрлаар нь бүгдээрээ пикселийг одоо сонгоод авчихын. Үндсэндээ бид нэр хэрвээ энд бичихгүй бол пиксел маань одоо өөрийнхөө пикселээр байна гэсэн үг. За тэгэхээр хэрвээ бид нар хичээлэл 300 гэж бичих юм бол 300 пикселтэй болох нь байна. За тэгэхээр хэвлэл маань доор ээж 300 пикселтэй ээж одоо доод гардаг учраас бид нар энийг 300 гэж өгнө. Хамгийн доотлол нь аль эсвэл бид энийг 350 юм уу 400 гэж бас өгч болно. За ингээд бүгдээр 300 гэдэг чи 300 гэдэг чи. За ингээд окей дарахаар бидний цай зураг таслагдсан. За ихтэй та нарын хүмүүс ингээд таараагүй янз бүрийн хэмжээтэй байж магадгүй. Тэгэхээр зураг ингэж тааруулаад бас өөрсдийнхөө продукт дүргийг хүссэн хэмжээнд оруулаарай. За ингэж тааруулж иж за зураг маань бас зүг болно шүү. За ингээд окей болон enter дарах. За ингээд зураг маань 300-тай. За ингээд 4 5 хэмжээтэй тайрагдах нь. За магадгүй хэрвээ зурган дээр нь засвар орох шаардлагатай бол эхлээд одоо жижиглэхээс өмнө зураг засаж их шаардлагатай. За жишээлбэл магадгүй зурган дээрээс бүгдээ өөрсдийнх нь нүрийг цэвэрлж янзлах зарим нэг зүйлсүүдийг хийж болох юм. За засдаг хэрэглүүр яваад жишээлбэл бүгдээ нэг одоо ингэж арилгаад за энийг арилгаад за энийг арилгаад ингэж арилгаж болох юм. За мөн хэрвээ артлынхаа авахулсан бэкграунд ч бас өөр бэкграунд дээр авсан бол бас бэкграундаа та бүхэн сольж өгөх боломжтой. За бэкграундаа солиход бол бид өмнөх хичээлүүд дээр бас зургийн артлыг өөрчлөх талаар үзсэн. За тэгэхээр зургийн артлыг өөрчлөх нь бол бид нэр ихлэ тохиураар тохиж өгнө. За ингээд тохиж өгөөд автоматар одоо сонгож өгнө. За магадгүй та нар хэрвээ одоо цул өнгөн дээр буюу цагаан эсвэл цэнхэр ногоон гэсэн тийм студийн зөрүүдийн бас фон дээр авсан бол бас энэ давуу талтай тохиод автоматар сонгож өгөх боломжтой байж байгаа. За ингээд дотгошоо илүү дутуу орсон эсвэл бүгдээ лаасаа аваад за лаасаагаар хасаж өгье. Алт дарах буюу хасахыг явах нь. За алт дарж аваад за ингээд нэг алт дараад эхлүүлж бол дахиж алт дарах шаардлагагүй. Тэр ингээд за ингээд яваад ихнийхээ зүр дээр маус 2 дараа хэлүүлнэ. За магадгүй эндээс за буруу явуулсан бол контрол алт цайдах дараа эсвэл ингээд буруу явуулчих юм бол бас delete гэж ингэж устгаж болно. За алт дарж аваад явах ёстойгоо мартаж болохгүй. Тэгэхгүй бол бүгдээрээ шинээр одоо зураад өрнөх одоо энэ үүсгэсэн чинь ингээд болоод явчихна. За тийм учраас заавал алт дарах шаардлагатай. За алт дараад за энийг ингээ хасаж өгөхгүй бол дотгошоороо тусчдаг байж байгаа. За тэгэхээр бид нэр одоо өсний хэсгийг бол бас сүүлд нь одоо энэ тасалж авах юм бол цэвэрхэн гарч ирдэг мэдж байгаа. За тэгэхээр өсний хэсгийг бас ингээ жоохон хасаад өгөх хэрэгтэй. За ингээд за бас магадгүй энэ сахлын хэсгийг бас жоохон азартаа муу харагдах гэдэг бол хасаж өгч болно. Альсвал бүгдээрээ бас өөрсдөө ингээд цэвэрхэн зураад оруулаад өгөх боломжтой. За ингэ болсон бол одоо бүгдээрээ бэкграундын төгжээ 2 дарааж аваад окей. За одоо delete дараа устгах нь. За ингэснээр бидний зураг маань бэкграундаас ингэ цааш гарч ирнэ. За одоо бүгдээрээ үсэн хэсгээ энзлээ. За үсэн хэсгээрээ дахиад төхөөрөөр ашиглаад төхөж өгөөд за одоо бүгдээрээ refine edge гэх командыг ашиглана. За refine edge-ээр үсэн хэсгээрээ давхарлаад жоохон зураад өгөх хэрэгтэй. За ингэж зурснаар бидний үсийг нарийн ширхгүүдийг нь сайн таньж дайрлах боломжтой болж ирж байгаамаа. За бидний хэмжээ жоохон том байгаад бол бас ингэж ижих хэсгэж болно. За ингэж жижигсгэе. За магадгүй зарим хэсгүүдийг хасахаар бол бид нар алт дарах уу хасахыг авна. За тэгэхээр алт дараад алт дараад нэг хатуурхыг насаад өгөө бүгд. За өнөөний дараа бүгд энийг одоо бас өөр хэлбэрээр ингэж хараад
одоо зөв сайн сонгогч гэдгийг харах хэрэгтэй. За жишээлбэл энэ хэсгийг дээр нэмжих хэрэгтэй. За ингээ үүний дараа Smart Radio Save дээр маш бага хэмжээгээр нэмье. За маш бага хэмжээгээр Smooth. За Smooth-ийг бол маш бага 1 юм уу 2 пиксел байхад болно. За 1 пиксел. За Feeder-ийг бас л 1 пиксел маш багаар өгөх хэрэгтэй. Тэгвэл төсч унтчих болсон 0.5 байж болох юм. За 0.7 ч юм уу. За контрастыг жоохон тодруулж өгч. Төгш нь устгах. За контраст тодорсноор энэ хэсэг маань илүү сайн сонгогдно гэсэн үг. За Shift Edge-ийг гадагш нь жоохон дэлгэх юм уу эсвэл дотогш нь жоохон оруулж өгөх хэрэгтэй. За ингээд окей даръя. За тэгээд delete устгая. За гэсээр бидний ус бол цэвэрхэн таслагдж гарч ирсэн байна. За энд бас бидний үсэнд тасарч үлдээгүй хэвчүүл байгаа бол одоо бир явж байгаа. Бирээрээ ингээд арилгаад өгөх хэрэгтэй. За үүний дараагаар бүгдээрээ зурган дээр одоо фон оруулж өгнө. За мөн фон оруулахгүй байсан ч болно. Фон оруулахгүй бол зураг нь автоматар цагаанаараа шууд цагаан цаасан дээр хэвлэх чинь. За тийм учраас цаанаас шаардлагагүй. За тэгэхээр бүгдээрээ энэ дээр бүгдээрээ цагаан фон оруулж өгье. За цагаан фон дээрээ бас blend motions. За баг зэргийн жоохон зааралдуу тийм градиент хийчих юм бол бас зураг маань гомшиг тийм цэвэрхэн харагддаг байж байгаа. За тэгэхээр gradient. За gradient бол бүгдээрээ liner гэдгийг angle гэж за radial гэж үгүй. За radial reverse гэж хэрэглээд. За тэгээ бүгдээрээ scale томруулъя. За тэгэхээр энэ бүгдээрээ цагаан сонгож өгөх хэрэгтэй. Тэгвэл бол шаралж харагдаад байна. За ингээ гадуурхан баг зэргийн саарал за ол руугаа юм цагаан. За тэгэхээр иймэрхүү байдлаар хэрвээ зургийг бас өгөх юм бол маш тийм цэвэрхэн бөгөөд тийм нэг албаны гоёмсог харагддаг. За ингэж одоо өдрөө зургийн фон оруулж өглөө. За үүний дараагаар магадгүй таны зураг чинь бас жоохон улаан гарцсан байж болох юм. За жишээлбэл одоо нүүр хэсэг чинь магадгүй за Ctrl M гэж курус аваад red-ийг нэмжихэд за магадгүй жоохон юм улаавтар. Эсвэл таны зураг авсан хүн илүү улаан тийм царайтай, жоохон улаан дугацартай тийм хүн байвал тэр image adjustment за selective color гэдэг за улаан өнгөийг сонгож өгч байгаа. За black-ийг одоо багасгаж өгснөөр бидний зураг маань одоо улаан өнгө нь багассан. За хэрвээ хэсэгших юм бол илүү тодорч байгаа. За магадгүй их цайвар цагаан гарсан бол бас бид нар жоохон арсны энэ улаан жоохон тодруулчих юм бол бас илүү цэвэрхэн болж харагдж болно. За тийм учраас ингэж тохиолж өгье. За мөн зураг маань их нийтдээ цайвар гэсэн бол бид нараас level-ийг ашиглаж болно. За мөн автоматар бид нар contrast энтрийг бас тохиолж өгч байгаа зүгээр. За Ctrl L гэж level-ийг гаргаж ирдэг буюу image adjustment. За level гэж гаргаж ирээд бид нэг багцгийн доош нь оруулаад за харж байгаа нэлээд гоё тодорч хурц харагдаж байна. За ингэснээр бас одоо зураг нь илүү гоё тод харагдаж байна. За ингээд окей. За одоо бүгдээрээ таслах хэрэглүүр аваад за 3 4 300-аас сонгоод өгсөн боглол автоматар бид ингээд 300-аар таслах хэрэгтэй. Enter. За ингэж таснаар бидний одоо зураг нь 3 4 хэмжээр орж байна. За тэгэхээр new за new-г бүгдээрээ A4 дээр хүн. За A4 дээр магадгүй та бүхэн хэмлэж байгаа бол A4 нэг 300 гэж талсан бол 300 орох хэрэгтэй. Тэгэхгүй бол бүгдээрээ 3 4 см талсан ч гэсэн 300-аар өөрөөр талсан бол resolution 300 дээр орж ихээр том орчдөг. За тэгэхээр магадгүй 300-аас бага гэх юм бол бас resolution 300 дээр орчих юм жижигэрнэ. За тийм учраас яг ижилхэн resolutionтай байх хэрэгтэй шүү. Ижилхэн resolution байж ч одоо зураг маань яг их хэмжээд 3 4 болол 3 4-оор харагдана. За ингээд артлынхаа фонт нэг болох хэрэгтэй. Тэгэхэд бол хамтдан сонгож Ctrl E аль эсвэл сонгохгүй байж байгаа нь Ctrl Shift E гэдэг нь бүх лейер нь нэгж байгаа. За ингээд зөөгөөд бүгд энэ дээр авчираад маусаар хай. За ингэснээр бидний одоо зураг маань одоо 3 4 хэмжээнд ирээд за ингээд Alt Shift дарж байгаа бүгд энэ ингээ ховлож өгснөөр за зураг маань хэвлэгдэхний хэмж бэлэн болж байна. За одоо тэгвэл бүгдээрээ action буюу гарны командаар одоо автоматар одоо команд бичих зарчмаар хэрхэн үүнийг автоматар өрөх вэ гэдгийг үзье. За тэрний өмнө бүгдээ canvas size-ыг ашиглан бас хажууч нь өрхийг үзье. Canvas size-ийн image за Alt Ctrl C буюу canvas size-ыг бүгдээ хажууч нийш нь одоо нэмжгүй. За тэгэхээр бидний зураг маань сантиметрээр харах юм бол 3 4 см хэмжээтэй байгаа. Өндөр маань 4, өргөн маань одоо 3. Тэгэхээр бидний ийшээ хэрвээ 3% нэмж гаргахын гэх юм бол одоо 3 4 12 болчих нь. За ийшээгээл ганцхан нэмэгдэх нь. Өндөр нь өөрчлөгдөхгүй учраас дээш таашаа байхгүй. Окей. За ингэснээр хажуучигээ 3 4 хэмжээтэй гарч ирж байна. За ингээд 3 4 хэмжээтэй гарцсан дараа миний нэг одоо Shift Ctrl Shift Alt дараад ховлоод зүүн. За зүгээр зөөх юм бол ингэж зөөгдөн. Тийм учраас Shift Alt дараад ийш нь ингэж хойж зөөгөөд тулгаа тавьж болно. За ингэм бол яг 3 4 хэмжээтэйгээр нийлж байгааг харж байгаа. За тэгэхээр энийг өдөр одоо actionд оруулж үзье. Ctrl Alt Z гэж үлдээ буцаагаад. За тэгэхээр энэ
Action гэдэг нь болохоор бидний хийж байгаа үйлдэлийг бичиж авчаад дараа нь дахин тэр үйлдэлийг шууд автоматар хийж өгч байгаа. За action-ыг гаргаж ирэхэд бол бид энд байж гин. За байхгүй бол window. За actions буюу alt F9 гэж дарж гаргаж ирэх юм байна. За тэгэхээр надад бол ийм олон action бол ингэж хийж чадсан байна. За тэгэхээр шинэ action үйлсгийн төвлөрийн доор байгаа layer үүсгэгчтэй адилхан одоо шинэ дээр утас нэр дарж өгөн. За ингэснээр action-ийнхаа нэрийг бүгдээ хийж гэнэ. Энэ дээр бүгдээ цээж зураг. За ингээд 4 хувьч юм бүгдээр ингээд хийж өгч болох юм. За default action. За бүгдээр энийг бас гарны командыг хичээлж болно. Жишээлбэл F2 дээр тохиолч юм шууд F2 дарах юм бол команд маань явна. За shift F2, control shift F2 гэх юм бол явна. Control F2 гэх юм бол явна. Их мэтлэн байдлаар болох нэ. За бүгдээр энийг зүгээр F2 гэж тохиолчъя. За ингээд record. За одоо бүгдээ record буюу бидний одоо үйлдэлийг одоо манда хийж хадгалж эхлэх болно. За тэгэхээр одоо бүгдээ image canvas size за энэ сантиметрийг 12 болгож өгнө. За 12 болгосны дараа бүгдээ за alt shift-ээр тарж байгаа тажиж нь хувлаад тавьж өгнө. За ингээд бүгдээ coffee одоо currently бидний үйлдэл бичигдсэн байна. Stop дарыг. За stop дарснаар бидний одоо үйлдэл маань автоматар ингэ хадгалагдах нь. За ингээд автоматар юм үйлдэл хадгалагдсан. За тэгэхээр бүгдээ энэ үйлдэлүүдийг бол бүр эхнээс нь бас бичиж болно. За тэгэхээр одоо control alt z гэвэл явцгаад за одоо j зураг 4% гэсэн үйлдэл маань F2 команд дээр нь F2-ыг дарах буюу одоо action-а сонгож өгч яваад энэ play төвчийг дарснаар одоо үйлдэл маань хийгдэнэ. За харж байгаа автоматар шууд 4% болоод хувилагдаж байна тийм ээ. За тэгэхээр энэ үйлдэлийг бүгдээ дахин эхнээс нь харж үзье. За no гэж гаргаад за footage файлаасаа бүгдийн зургийг оруулж байна. За зургаа бид эхлээд мэдээж янзлах юм байвал янзалчаад за crop 3-4 хэмжээнд гэж тохирсон байх шаардлагатай. Ингээд enter дарсныхан дараа бүгдээ одоо action-ыг j зураг гэснийг play дарах буюу F2 гэсэн навчиг даръя. За ингэснээр автоматар одоо layer хувилгах гэж байна. Гэхдээ одоо ийм layer байхгүй нэг хамаагүй coffee continue. За тэгсэн чинь одоо ингээд юу ч болсонгүй. Яагаад гэвэл одоо бид нэг зүйл дээр алдсан байна шүү. За тэгээ юунаар алдсан бэ гэхээр бид нэр одоо өмнөх хийжсэн одоо layer маань background-аас төвжин салцсан байсан бол одоо энэ салааг байж байгаа. За тэгэхээр энэ маань бол одоо буруу болсон байх нь. За бүгдээ энийг одоо background-аас нь хоёр дараа төвжийг аваад окейгээ даръя. За ингээд төвжийг авах хүчлээ. За одоо бүгдээ action-ага одоо F2 буюу T зургийнхаа 4% гэдгийг дарж болъё. За ингээд бидний одоо ч зураг автоматар 4% боллоо. За ингээд бүгдээ хийвлэхэд болж байна гэсэн үг. За тэгэхээр энийг заавал A4 хэмжээр оруулах шаардлагагүй. Одоо шууд print гэдэг команд өгөөд за print гэдэг команда бүгдээ A4 гэдэг цаасны хэмжээг өгөөд за эндээс чиглүүлээд өөртөө принтерийг сонгож өгөөд за дээшлүүлээд аль болно цааснаар гаргах вэ. За бид одоо print settings гэдэг рүү ороод цаасны хэмжээг A4 гэж шаардлагатай. Хэрвээ бидний цаас маань A4-аас өөр хэмжээтэй бол өөр газар гарч ирэх хэрэгсэлтэй. За тэгэхээр энд харагдж байгаа энэ хар зураснууд юу юм бэ гэхээр эндээс магадгүй принтер маань илүү татах юм дутуудаа тусдаж байгаа оруулж хийж магадгүй гэж байгаа. Тэгэхээр энийг бүгдээ тарлаа эндэтлийн болонд гэх мэтлэн байдлаар гаргаж өгч болно. За тэгэхээр ингэж таруулаад бид бусад принтерийн тохиргоо хийгээд энийг print гэхэд бидний одоо зураг 4% хөвлөгдөх нь байна. За ингээд энэ удаагийн хичээлийг бас анхаарал тавьж үзсэнд баярлалаа. Ингээд дараагийн хичээлээр бүгдээрээ уулзцгаая.